За үн цэнд хөрөнгө оруулалт нэртэй цуврал нэвтрүүлгийн одоо хэсгээс үргэлжилж байна. Тэгээд энэ дугаартаа одоо та бидний хайртай багш, олон жил сургуулийн багш, сургуулиа удирдах албан тушаалж ажиллаж исэн сум орон нутагт олон жил хүүхэд залуусын хүмүүжил боловсролд үн цэн нэмэгдүүлж исэн Эс Сатгамаяр багшаа урьж оролцуулж байна. Тэгээд Сатгамаяр багш та өөрийгөө товч танилцуулно. Намайг Сүрэнгийн Отгонбаяр гэдэг. Би Ховд аймгийн Булган сумын харьяат боловсролын байгууллагад 40 гаруй жил ажиллаад тэтгэвртээ гарсан ийм Ахмад багш байна. Тэгээд энэ үн цэнт хөрөнгө оруулалт гэсэн энэ ярилцлагада урьж оруулсанд шавнартай бүр урьж оруулсан сумьяада маш их баярлалаа. Монголчуудын ерэн хөрөнгө оруулалт үн цэн гэдэг бол гэрийн хүмүүжлээс эхэлж исэн гэж би боддгийн. Би энийг ээжээрээ жишээ аваад хэлэхэд манай ээж одоо хичээл анхаарал төвлөрөхгүй хичээл хийж байгаа биднийг харахаараа хажуунаас ч нохоо хазаж байсан ч мэдхгүйгээр анхаарлаа төвлөрүүлж наад хичээлээ хий гэдэг байсан. Тэгээд бас бидний үед гэртээ хүүхэд төрүүлдэг эмэгтэй гэж бараг байдаггүй. Хүүхэдтэй ихнэр авсан хүнийг бид нар бас жаахан тийм шоолох байдалтай өнцгөөс хардаг. Тэрийг эгчдүүс бидээ олуулаа өссөн учраас хөөш тэдний тэр хүүхэдтэй ихнэр авчээ гэхдээ зэрэг ээж маань гიშгтэй залууд хүүхэдтэй хүүхэн гэдэг юм аа. Гэхдээ зэрэг л бид ойлгоод чимээгүй болдог байсан тий. Дахиад бид чинь нэг олуулаа өссөн. Яста арва горол буурцаг хөцөө идэж үүж өссөн хүмүүс шүү дээ. Тэгнээ тэр бас сэхэтэн айлын хүүхдүүд сайхан амьдарч байгаа айлууд байна. Эгчдүүс бид нар бас хоорондоо тэрийг яриш ямар гоё юм бэ гэд. Тэгтээ зэрэг ээж маань унахтай гүний эдвэр тустай хургахтай хоньны хөв тустай. Гэхдээ зэрэг бид нар чинь нам болдог ийм байсан. Ингэж биднийг хүмүүжүүлж ойлгуулж байсан. Энэ байдлаас харахнаа би тэр хөрөнгө оруулалтыг ээж аав болвол ийм байдлаар хийж ээжээ гэж ойлгодог байсан. За би 40 гаруй жил одоо боловсролын байгууллагад ажиллаж амьдрахдаа Ховдын Булганд төрөөд өсөөд сургуульд нь сураад дараа нь багангийн багш, дундангийн багш, сургуулийн хичээлийн эрхлэгч, захирал гээд ганцхан байгууллагад ажилласан би. Ховд аймгийн Булган сумын ерөнхий боловсролын сургуульд ажиллаж байсан. Одоо Ховдын Булганд очихоор заавал сургуулийнхаа үүдэн дээр зураг авах болно. Үүдний багнаас нь би адис авч ордог. Миний эдийн зэрэгтэй явж байгаа. Ажил амьдралын минь залгуулж байгаа. Боломжийн хань өрхөө хөвгтэй болсон маань энэ бүхэн болвол энэ сургуулийн, энэ хамт олонны, энэ нутаг зууны минь надад өгсөн заяа хишиг юм аа гэж ингээд залбирч явдаг. Тэгээд багш нартаа ялангуяа залуучууд гэх юм уу да залуу багш нартаа хэлэхэд мэрэгчлэрээ бахархах хэрэгтэй. Тий. Багш нар болвол тэр өөрөөр хэлбэл тэр жижигхэн оюуны амын нээж ядж байгаа энэ шавнырыг тэр цэцгээ усалж байгаа юм шиг тэнтшин тижээл өгч усалж өгөх хэрэгтэй. Тэхийн тулд өөрснийгээ хөгжүүлэх ёстой. Өөрийнхөө мэрэгчлэр бас бахархах ёстой гэж би боддог. Мэрэгчлэрээ бахархсан багш бол өөрөө өсөж байдаг. Мэрэгчлэрээ улам бид их сургууль төгсөөд, дээд сургууль төгсөөд боллоо багш болчлаа гэж хайчдаг багш шиг харагддаг. Тэрийг бүр тэр оюутан цагийн лекц, тэр холбогдох ном сэтгүүл хараад өөрийгөө улам хөгжүүлж байгаа ийм багш нар харагддаг. Тий. Энэний жишээ гэхэд манай Ахмад багш Дашцын үг, энэ цагаач багш,
Ядамсран маань математикийн багш, Цэрэн Жав тий энэ багш нарыг дурдахыг хүсэж байгаа юм. Тэд бол өөрснийгөө хөгжүүлдэг. Тэр хөгжүүлсэн чинээгээрээ шавнараа хөгжүүлж чаддгийг би энэ олон жилийн боловсролын байгууллагад ажилласан ажиглалтаасаа туршлагаасаа харж мэдсэн. Тэр сайхан багш нараараа би бахархаж байна. Манай нутгаас бол маш их баатрууд, Монгол улсын баатар, хөдөлмөрийн баатрууд маш их тийм мэрэгжилтэй бөгөөд бизнесийн салбарт амжилттай явдаг маш их олон хүмүүс байдаг. Эдгээр хүмүүс бол одоо яг ингээд Ховд аймгийн Болгон суманд ажиллаж байгаа багш нар маань ингээд тэд нар бас ухаалаг шавнартаа бас хөрөнгө оруулдаг. Яг бид нар ингээд төгсчөөд байдаг юм шиг ойлгоод байдаг. Одоо ингээд байгаа төгсөөл багш нар заадаг гэдээ ойлгоод байдаг. Яг арай илүү те үнцэнд хөрөнгө оруулалт гэдэг шиг яг бидний одоо хүмүүжил эрдэм боловсралд бас их одоо сэтгэл зүрхээ зориулж их олон жил ач холбогдлогч явж байдаг. Тэрийг бол ингээ олон жил болсны дараа ингээ харахаар яалтчгүй л одоо бас бидний хүмүүжил эрдэм боловсралд бол одоо тэр чинь заавал эрдэм боловсрал гэхээр хүмүүст нэг мэрэгжил гэж ойлгоод байгаа шүү. Одоо жишээлбэл би математик давтдаг, математикийг сайн давтуулдаг. Тэр нь ингээд магадгүй одоо мэрэгчлээ эзэмшдэг, тэргээр их амжилттай гэж ойлгоод байгаа. Энэ бол ерөөсөө эрдэм боловсрал гэдэг бол заавал тийм мэрэгжил биш. Өөрөөр хэлбэл амьдралын ухаан, нийгэм дөөрийг авч аваа байдал, альва нэг зүйлд одоо хийвэл хийсэн шиг хийдэг, тийм үн цэнийг бүтээж чаддаг тийм зүйлд одоо бас хөрөнгө оруулж ирсэн байна гэж ойлгодог. Тэгээд би ингээ бодож байхад тэр их олон жил манай Ховд аймгийн Болгон сумчин бол бүр аслагдсан те. Улаанбаатар хотоос 1600 км аслагдсан. Хоёрдугаарт нь манай улс одоо багш нарын цалин бол хангалтгүй гэж боддог. Ийм цалингаар ингээд одоо яг тэр мэрэгжилтэй үнцэн бүтээхийн тулд олон жил тасралтгүй ууггүй ажиллаж ирсэн хүмүүсээ бас талархах сэтгэлтэй байх хэрэгтэй гэж боддог. Яагаад тэгэхээр бид нар ингээд 10 жил төгсчөөд ч юм уу ингээд тодорхой үнцийг авчаад байдаг юм шиг ойлгоод байдаг. Одоо жишээлбэл одоо манай анги өдөрцөн багш Отгом Онгорвик багш, Багаангийн багш, Төмөрбаатар багш гээд энэ үнцэн бүтээхэд тэдний оролцоо бол их. Тийм учраас би бол талархах сэтгэлтэй байх ёстой гэж боддог. Ялангуяа нөгөө ээжийг аавыгаа ингээд бид нар өсгөж хүмүүжүүлдэг, юмыг бэлддэг байдаг юм шиг ойлгоод байдаг. Өөрөөр хэлбэл багш юм чинь нэгэл зааж л байдаг. Бага цалинтай байна уу, их цалинтай нь хамаагүй. Гэхдээ ингээд тэрдгээр хүмүүс маань одоо байхгүй болдог ч юм уу нэг тодорхой явахад хүн эргцүүлж бодоход энэ үнцэн бүтээж энийг ингэж өгөхөд оролцож байгаа хүмүүст бас талархаж явах хэрэгтэй гэж боддог. Тийм учраас одоо Ховд аймгийн Болгон сумын багш нартай маш их баярлалдаг. Та нарын одоо ингэж үнцэнд хөрөнгө оруулж одоо ургамлаар бол те ингэж мод болж цэцэг жимш өгдөг шиг ингээ Монголын нийгэм бас үнцэн бүтээж бас их амжилттай явсан байна гэж хөвдө боддог. Тэгээд ингээд та тэр мэрэгжлийн талаасаа ялангуяа тэр их аслагдсан суманд хүний нөөц их тутмаг байдаг. Ямархуу байдлаар та шийдэж ирв гэж асуумаар байдیں۔ Одоо багш хүний бахархал, багш хүний яриаг хөөрөө бүгд тэр шавнырын тухай байдаг. Би нэг жишээ хэлэхэд одоо манай газар зүйн багш Эрдэнэ цэцэг гэж байсан л да. Даваагийн Эрдэнэ цэцэг. Тэгээд манай охины ангид ороод миний хамгийн ойр дотны бахархалт хүн гэсэн зохион бичлэг хийлгсэн чинь манай охин аавынхаа тухай бичсэн гэж байгаа. Дандаа аавыгаа бичээд байсан. Тий. Тэгээ нөгөө завсралж ороод нөгөө анги орсон хичээлийнхаа тухай тэр хүүхдүүдийн тухай бид ярьдаг байхгүй юу? Контортой ороод тэгсэн нөгөө Эрдэнэ цэцэг маань хөө яана энэ багшийн хүүхдийн чинь ээжигээ бичих юм байх гэж утсан ч дандаа аавыгаа бичсэн байна. Ингээд яриа гарахгүй юу? Тэгээд тэр надад миний чихэнд ирлээ.
Тэгээ би харчаад охиноороо тоглонгод оо чи намайг бичээгүй аавыгаа л бичсэн байлээ штэ. Ингээд тэгсэн чи үгүй ээж таны муутай сайтай энэ багш нар бүгд мэднэ. Би аавыгаа бичсэн штэ. Тэгээд охин маань тэгжсэн байхгүй юу. Тэгээд ер нь ярьдаг маань тэр шавнар тэрийг яаж хөгжүүлэх вэ? Яах вэ? Тэр сайн байна, бүр сайжирч байна. Тэр жаахан залхуурч байна. Бидний яриа бол ийм байдаг. Тэгээ багш хүн бол бүр зүрх сэтгэлээсээ сайныг муугийг хараад бодуулах юмсан, сайныг хараад улам одоо өргөж хөгжүүлж өгөх юмсан гэсэн ийм бодолтой. Багш хүн бол бүр чин сэтгэлээсээ. Одоо жишээлхэд манай тэр багаангийн багш долгормаа Нэм самбогийн долгормаа ангид бага ангид 2 хүүхэд Ховд аймгаас шилжиж ирсэн чинь нөгөө ангийнх нь булганыг хүүхдүүд жаахан бойлохгүй юу тэднийг. Тэгсэн долгормаа маань хөөе багшаа би чинь энэ булганы уул гэж бодож байсан чи суугуул юм байна. Энэ хүүхдүүд чинь гатныг нэг ингэдэг юм байна. Эгээл долгормаа маань тэгжсэн. Одоо тэр Бадам ханд багш байна, математикийн багш. Нэг хүүхэд нь одоо сумья сурлага их сайн, мундаг хүүхэд байсан. Тэр хүн чанар их сайн, ийм хүүхэд байсан. Нэг хүүхэд нь зураг зурдаг. Тэгээд сумья сайн гэж магтангуут л Бадам ханд аавынх нь гэн гэдэг. Хүү чиний энэ хүүхэд чи гой зурдгийн байна гэхдээ аавынх нь гэнэ. Тэгээ багш хүн дандаа юмны сайн талыг олж харж ингэж одоо күнээр бахархах сэтгэл бол багш хүнд бүр тэр зүрх сэтгэлд нь энэ тэрх толгоонд нь суугаад өгч гисэн. Энэний жишээ бол тэр Бадам хандын жишээ. Тий. Булган болвол ирээсэн хэн ирнэ ирсэн хүн болвол булганд өсөж хөгжиж манай булган тэгж байдаг. Тэрний жишээ бол манай долгормагийн жишээ. Хөө би чинь уугуул гэж бодож исэн чинь суугуул юм байна. Манай ангийн завхлангийн ээж тийм чинь манай нутаг биш юм байна. Биш Ховдын хүүхэд байхгүй юу? Бэр болж ирсэн. Бэр болж ирсэн тий. Ийм жишээнүүд байдаг. Тэгээд булганчууд болвол хөдөлмөрч, дайчин, баатарлаг уламжлалтай бүр яг яснаас нь тэр генд тийм учраас манаач нь одоо тэр баатрууд төрийн сойрхолтууд тийм үү тэр ардын цолтнууд гавьяа цолтнууд тэр одоо одон медалийн эзэн болвол ер нь булганд маш олон. Тэднийхээ тоог бас номон дээр гаргаад байгаш манна төддөх эрдэмтэн төрлөө, төддөх гавьяа төрлөө гэдэг нөгөө хэдийгээ бүртгээд байдаг. Тэр болвол бүр энэ мах цусанд нь шингэжсэн тэр баатарлаг хөдөлмөрч дайчин энэ уламжлал бол тийм чинь. Манай нэг багш багангийн багш өөр суманд ажиллаад тэдэн жил ажиллаад 1-3 дугаар ангид ихсгсэн байна. Тэгэд ирчээд одоо хэлжсэн. Булганы хүүхдүүдийн ген толгой ёстой мундаг багшаа. Би тэнд чинь зовжээж нэг анги төгсгөлөө шүү гэдэг. Эндээс бас бидний бахархал байгаа байхгүй юу, тийм ээ? Нутаг усаан тэр хідэн хүүхдээ. Тэгээ бахархам сайхан хүүхдүүд зөндөө шүү дээ. Одоо миний мэтгэс би ангийн багш биш бөртлөө тэр сайхан хүүхдүүдэд ингэтлээ татагдж байдаг. Нөгөө хүүхд рүү сургуулийн захирал одоо сумья руу тэр баасан харт нэг марж авд юм ээ хөөрхөн штэ тий тэр пүрүүхүү байна бэлэг дэмбрэл байна гэдэг одоо энэ хүүхдүүд рүү чинь ингээд татагдаж байдаг тэр чинээгээр хүүхдүүд маань ч гэсэн бидний л татагдаж байдаг би сургуулийн захирал байхдаа нэг хот явах гээд нэг ороо одоо гэр хороолт булганд чинь байн тусан дор ш. Тусан дорчоо байжсэн чинь хаалгадаг штгийн. Тэгсэн сумья баасан хар хоёр ирж гинэ. Тий. Тэгсэн хой багшаа таныг хот явна гэж сонсоод гэ мянган төгрөг барьцсан. Багшаа сайн яваад ирээр. Энэ бол ер нь тарих толгоонд бүр багш шавийн уялдаа дундын холбоо гэж хичнээн гоё. Би одоо тэдний тухай бодонгууд тэр орж ирдэг. Ийм сайхан хүүхдийн ариун цагаан гэгээхэн гэгээлэг энэ оюун санаа хичнээн гоё вэ.
Тэрийгээр тэгээ багш хүний мэрэгжил бас гоё. Дандаа тийм гэгээлэг. Тийм хүмүүс дунд энэ яачих бол тэр яачих бол байхгүй шүү дээ. Гэгээлэг. Өмөрсөн жижилхэн хичээлээ хийсэн чил яг чин сэтгэлээс. Тэгээ багш хүн нэг бахархал тийм гэгээлэг орчинд ажиллаж хөдөлмөрч өдөр бол тэдэнтэйгээ харьцдаг. Ой, тийм учраас багш нараа өөрснийгөө хөгжүүл. Шуулан сайн шавтаа бол нутаг орноо шавтнэр чинь өснө, нутаг орноо хөгжүүлнэ, эх орноо хөгжүүлнэ, олон улсад эх орныхаа сургуулийнхаа нэр хүндийг гаргана. Түүний төлөө бид ажиллах ёстой. Багш нараа сайхан ажиллаарай. Тийм багшаа баярлалаа. Тэгээд бас нэг бодож авдаг өнцөг болохоор яг уу альва хүн сайхан явах, альва хамт олон гэр бүл сайхан явах, альва байгууллага хийгээс компани сайхан явах, альва нийгэм хийгээд улс орон сайхан явахын тулд үн цэнд хөрөнгө оруулсаар ирдэг гэж боддог. Яагаад гэхээр хүний үн цэн одоо жишээлбэл эрүүл мэнд, хүмүүжил, эрдэм боловсрал, одоо сайхан нийгмийг бүтээхийн тулд одоо мэрэгүү ухаан гаргадаг удирдлага гэх мэт хүмүүст бол ингэж хөрөнгө оруулсаар ирэх нь саяны хэлсэн юмыг дандаа ингэж цэцгэлж хөгжүүлж ирдэг гэж байна. Багш хүн бол яалтчгүй одоо хувь хүнийтэй хүмүүжилд бол ингэ салшгүй үн цэнийг нэмэгдүүлэхэд гар бие оролцдог хүн. Альва одоо хүний эрдэм боловсралд бол одоо тэр үн цэн бүтгэхэд гар бие оролцдог хүн. Тэгээд таныг хэлдэгчлэн ингээ багш хүн өөрийгөө хөгжүүлээд шавнараа хүмүүжилтэй эрдэм боловсралтай сайн явахын тулд ингээ чин сэтгэлээсээ зүтгээд байдаг, өөрийгөө хөгжүүлээд тэр минь ингэж яваасаа гэд одоо үн цэндэн хөрөнгө оруулаад байдаг. Тэгээд энэ дээр манай нийгэмд нэг жаахан өрхөгцсөн байдсан болов гэж боддог. Тэр зүйл юу вэ гэхээр багш нарын одоо энэ их олон жил хоёргүй сэтгэлээр ажилласан хүмүүсийн нийгмийн одоо байдал, цалингийн байдал, тэтгэврийн байдал бол үнэхээр одоо сэтгэл эмзэглүүлдэг. За яг хуу зарим хүмүүс бол боддог л байх та. Одоо ингээл тэр цалингаа авч байгаа юм чи хийх л ёстой. Тэгээ багш болцсон юм чинь тэр ингээ ажиллах л ёстой гэж боддог. Гэхдээ хүн бол альва ингээд одоо тодорхой төвчөнд хүрэх ч юм уу, тодорхой цаг хугацаа өнгөрсөний дараа өөрийнхөө үн цэн ингэж өөрөө бий болох энэ үн цэнд хин оролцож ирсэн тэр зүйлд бол талархах ёстой гэж боддог. Яагаад гэвэл энэний нэг тод жишээ юм бол багш нар байдаг. Заавал багш нар ингээ баг цалин авчаа гэж эсвэл заавал ингээ багш нараа усалж одоо урамшуулж байх ёстой гэж хэлхээсээ илүүтэй альва ингээд одоо навч хүртэл ингээ уургаа том мод үр жимсээ өгдөхөд нар ус тэр цэцэрлэгчин байдаг та яг адилхан хүн ингээд өдөө зэрэгтэй явхад яалтчгүй багш хүний оролцоо бол ус агаар шиг хэрэгтэй байдаг. Тэгээд энэ одоо цалингийн асуудал ямар хөө байдаг, яалтчгүй нэмэгдүүлэх ёстой зүйл гэж одоо хүмүүрл бодоод байгаа мó, зарим нэг манитын хүмүүс нь бодоод байгаа мó, бас тэрний талаар та санал хэлээж хэдэн төгрөгийн цалин авдаг байв, хэдэн төгрөгийн тэтгэвэр тогтдог байв гэд тий. Ер нь бидний өнцгөөс харахад эх орны ирээдүй вэ штэ. Багшийн алган дээр эмчийн жагнуурт вэ штэ. Эрүүл байна уртудаа наслна. Өөрийгөө хөгжүүлнэ. Багшийн одоо тэр юунд тийм ээ. Тэгтэр одоо саяхан энэ мэдээгээр сонсох чинь төрийн өмчит компаниудын захирлуудын сарын цалин 30 сая гинэ. Тэгтэр уул галдаж байгаа юм чи хүү яана энэ багшийн эмчнэрт доор хаяж 3 сая өгдөгч болоосоо. Энэ бол бодлого тодорхойлогчдын маш их ноцтой алдаа гэж бодож байна. Бодлого тодорхойлогчид энэ дээр анхаарах ёстой. Багш эмчнэртэй бусад одоо нийгмийг бий болгож байгаа нөхдүүдтэй татвар төлж байгаа нөхдүүдийн тэр цалин хөнс, тэр сэтгэл ханамж, ажиллах нөхцөл юу ис байх вэ хөдөлмөрт гэдэг. Бодлого тодорхойлогчтой л гэж хэлмээр байна. Арайч дээ. Тэр 30 саяыг 10-20 сая болгоод тэр багш хэмжээний цалин хүмүүс бусад хүмүүсийнхээ цалинд 3 сая болгочихж байгаа бол 5 сая 10 сая ягаад болж болохгүй вэ? Тий. Энийн дээр анхаараасаа л гэж бодож байна. Тий. Тэгээд яг анхаарч болно багшаа. Гэхдээ миний бас нэг үнцэг болохоор юу вэ гэхээр
бид нар ингээд одоо жишээлбэл ингээд яг хуу цалин бол нэмэгд яг улсын хэмжээнд нэмэгдүүл сайн байна. Нэмэгдэхгүй бол одоо тэр үн цэнд хөрөнгө оруулаад та хүнийг бас урамшуулж бодлогоор дэмжиж байх хэрэгтэй гэж боддیں۔ Жишээлбэл миний үед бол одоо та бол сайн мэднэ те. Бидний үед ингээд хичээлдээ сайн болохын тулд янз бүрийн олимпиадууд хийдэг байсан. Одоо ядам сүрэн багш олимпиад, цэрэнжав багш олимпиад. Энэ одоо олимпиадад оролцоо медаль аваад, шагнал аваад тэр мөнгө одоо ингээд жижиг зүйл бол биднэрт маш их уран болдог байсан. Тэр улс одоо олимпиадад бэлдэж байгаа багш хийгээд тэр сургууль хүмүүжүүлэх хүмүүст бас урамшуулах тийм зөв стратеги, зөв хөрөнгө оруулалт байж энэ бас одоо цэцгэлж хөгжих ёстой гэж боддتي. Тэрнээс биш одоо эмч нарт одоо тэдэнд өөрийгөө олон жил ажиллаж гэн тэгээд эсвэл багш нарт ингээд олон жил бага цалинтай ажиллаж гэн гээл заавал нэг сул тал дээр хэлээд тэгээд байгаа. Ерөөсөө биш. Аливаа улс хийгээд үндэст нь үн цэнд хөрөнгө оруулсаар ирдэг. Магадгүй тэр багш шиг те олон жил ажиллаж байхдаа миний хүүхэд ийм чадвартай мундаг болж ингээд одоо урамшуулдаг, дэмждэг болж игэл одоо өөр зүйлд ингээд хөрөнгө оруулж өчнөө мөнгө ингэж зарцуулж байхын оронд магадгүй те зөв зүйлдээ хөрөнгө оруулбал одоо заавал улсын цалин заавал одоо ингэж зүйл хүлээхээс илүүтэй бас урам өгсөн тэр зүйл их гоё юм шиг санагддаг. Тийм учраас тэр талаар та бас юу гэж бодож байна? Миний бодлоор бол яг ингээд ил харагдахгүй. Одоо жишээлбэл багш нарт хөрөнгө оруулдаг, сурагч нарыг олимпиад бэлддэг, нэг тэгсэн болоод одоо олимпиад болоод өнгөрдөг багш нар нэгддэг. Энэ бол ингээд цаг хугацааны явцад айгүй үн цэнтэй зүйл бүрэлдэхэд маш том одоо стратеги өвд хөрөнгө оруулалт гэж бодож байгаа байхгүй. Одоо энэний тод жишээ бол тэр одоо математикийн олимпиад байт. Гэх мэтчлэн ер нь заавал энэ хүмүүст ямар байдлаар хөрөнгө оруулах ёстой олон нийт нь зарим нэгэн буруу бодож байгаа шүү дээ. За эсвэл миний бодлоос өөр байж болно. Заавал багш нарт одоо улсаас цалин өгөөд ингээд бид нартай адилхан цалин авч явахад заавал тэгж хөрөнгө оруулах ямар шаардлагатай. Эсвэл эмчнэр ингээд цалингаа аваад жижигүүрэн мөнгө аваад тангараг өргөчөөд байхад заавал тэгж өгөх ямар шаардлагатай гэж янз бүр батна. Зүгээр таны ингээд олон жил 40 гаруй жил багшилахад ер нь ингээ манай ховдын болгоны хүмүүс бол үн цэнд хөрөнгө оруулсаар ирсэн гэж боддог. Таны бодол энэ талаар та юу гэж бодож байна гэж байна? Тэгээ одоо их зөв санаа байна. Бурмаар тэтгэхээр урмаар тэтгэх ингэж. Альва юм чинь урамсан, урам авсан. Тэр заавал шагнал биш. Тийм үү? Нэг өгөж урам өгнө штэ. Тэр хүнд онцлогтон тохирсон нэг үг гэлэхэд тэр хүнд урам өгнө, тийм үү? Одоо өнөөдөр бид харахад ерөөсөө тэрний баяр наадам, энэний баяр наадам. Үгүй энэ баяр наадам ямар их вэ? Тэнд хичнээн хөрөнгө зарцуулж байна. Тэгэхэд нөгөө урамшил тэр юм зарлаад тийм үү? Тэгээд урамшуулвал тэр хүн өшөө хөгжинэ дээ, тийм ээ? Тэрийнтэй би санал нэг байна. Тэр урмаар тэтгэх тухайн асуудлыг их л зөв бодлоготой л хийх ёстой юм уу гэсэн санаа байдаг шүү дээ. Зөв. Одоо бас нэг жишээ ярихад багшаа бас одоо би яг юу гэж хэлэх гээд байна гэхээр хөв хүн ингээ сайн боловсрах те яалтчгүй ингээд үн цэнтэй зөвлүүд байдаг. Одоо мод ингээ томроод цэцэг жимсээ өгөхөд цэцэрлэгчин шиг одоо услах тэрний нар шиг ингээд оролцож идэг зүйл бол яалтчгүй багш нар, эрүүл ахуйд одоо оролцож идэг зүйл бол эмч нар, хөв хүн бас өөртөө хөрөнгө оруулж явах хэвээр. Тэгээд нэг жишээ ярихад бол манай ээж чинь одоо нарны хашилтаа гээд хот руу гээд нөгөө зуны амралтын мөнгө буухаар 1600 км Улаанбаатар хот руу очиж онцлогоо хийлэгдэг, эмчилгээ хийлэгдэг. Зуны амралтын мөнгө бол тэгэл дуусчдаг. Тэгээд ирэхэд одоо тэр жижиг суманд бол яалтчгүй юм хамтын хөрөнгө оруулалт. Одоо улс бол тодорхой юм өгнө шүү дээ. Тэнд ажиллаж байгаа эмч нар, багш нарт бол хажуунаас нь бас ингээд одоо нэрмжит одоо ямар нэг стратегийн шийдлэр бас хамтын тийм урам өгдөг, дэмждэг тийм зүйл байхгүй бол бас
байхгүй болохгүй. Яагаад гэхээр тэгжээж одоо чадвартай эмч нар тогтдог, чадвартай багш нар тогтдог тийм нэг одоо бодлогын тийм бас байх хэрэгтэй гэж боддог. Энэ талаар одоо таны бодол юу вэ? Би бас хитрхи нэг өнцгөөс хараад иж магадгүй. Эмч багштраа заашгүй хөрөнгө оруулах ёстой, дэмжих ёстой. Ингээд янз бүрийн найр наадам ой тэмдэглэлтэй апплод ингээд өчнөө саяар ингэж үрж байгаа оронд яг л нөгөө төрс нутгийн үнцийг бүтээдэг хүмүүс бас дэмжих ёстой гэж боддог байхгүй. Тэр өнцгөөс нь хараад ийм бодол байгаад байдаг. Тэр талаар та бас юу гэж бодож байна гэсэн. Тий. Ер нь манай булганчууд одоо нутаг усанда хөрөнгө оруулалт ялангуяа хэдэн бизнесмен хөгтөд хөрөнгө оруулалт сөрхий хийдэг. Энэ бол чухам хаашаа орж ийнэ гэдэг тооцоо нэгдүгээр байх ёстой. Хоёрдугаарт тэр оруулсан хөрөнгө оруулалтыг тэнд нэг хөшөө босгох, тэнд нэг байшин барихаас илүү тэр боловсролын байгууллагад яаж хуваарлагдаж зарцуулагдаж байна. Чухам юуны төлөө. Тэг яаж зарцуулах нь юуны төлөө гэдэг нь бас онцлог байгаа байхгүй юу? Тийм ээ? Зүгээр нэг байдаг нэг юм зарцуулвал хэцүү. Тэр хүн нэг онцгой нэг юм хийгээд онцгой нэг сайн одоо юунлаг хүмүүнлэг шав бэлтгээ ч юм уу тийм үү? Тэрийг л одоо зөрүүлвэл сум орны маань ирээдүйд их хөв нэмэртэй да. Энэ хөрөнгө оруулалт хийж байна. Бас одоо янз бүрийн юмнууд очиж байна. Түүнийг хаана аль байгууллагад тийм ээ? Аль байгууллагад бүр наривчлал хэнийг хөгжүүлэх гэдэг чинь. Гэхдээ тэр мундаг сайхан сурагч байна шүү дээ. Тэрийг яагаад их оронд бүр өшөө дээшлүүлээ? Одоо дуураас нь бэлтгээд өгч болохгүй гэж. Тий. Гэх мэтлэн хуваарлалтын асуудлыг л онцгой анхаармаар юм шиг санагдаж байна. Гэтэ манай булганы хэдэн бизнесмен хөгдөөд тэр байгууллагууд нутагтаа их хөрөнгө оруулалт хийж байна тэр. Бодит хөрөнгө оруулалт бол хийж байна. Тий. Тэрийг одоо би нэг жишээ хэлье да. Манай өмнө говийн нэг найз хотод амьдардаг. Ховдод очиад хамгийн хөгжил муутай аймаг бол Ховд гэж байгаа. Тэгсэн булганд очисон байгаа. Тэр булган аймагаас илүү хөгжсөн юм байна. Тий. Бид бас нутаг усаараа бахархмаар байгаа биз? Тий. Илүү хөгжсөн юм байна. Тэгсэн Монголын төдөн топын 10 гаруй нь булганых гинэ. Тэднэр нь очиад хөгжүүлчихдэг юм байна. Тэр одоо шатрын ордон байна жишээлбэл тийм ээ. Тэр болоод хичнээн гоё юу вэ? Хүүхдүүд тэнд одоо тийм хийж яана, ийм хийж яана гэж бид нэр одоо утсаа хараад бахархаж сууж байгаа байхгүй юу? Гэх мэтлэн тийм юмнуудыг хийж явуулдаг. Санал нэг байна. Тийм багшаа. Тэгээд бас нэг өнцөг байхад заавал ингээл үнцэн, ер нь үнцэн гэдэг бол миний бодлоор л маргааштай. Бидний нүдэнд заавал ил харагдах. Хурдан хугацаанд өгөөж өгөх, их ашиг өгөх тийм зүйл юусоо биш. Биш. Үнцэн гэдэг маань одоо маргааш нөгөө төр ирээдүй 5-10 жилийн дараа алсын хараа одоо тэр зүйлийг усалснаар тэр их цаг хугацааны явцад байнга л үр өгөөж өгдөг, ач холбогдол өгдөг, үнцэнэ нэмэгдэг. Тийм л зүйлийг одоо үнцэн гэж ойлгоо тэр зүйлдээ бас хөрөнгө оруулах хэрэгтэй гэж ярьдаг. Таны хэлсэнчлэн тэр шатрын ордон бол үнэхээр гоё юм бэл. Яг хүүхэд залуучуудын оюунд нь хөрөнгө оруулж байгаа. Тэнд тэмцээн зохион гэдэг бол тэр булганы багчуудаас бас их оюунд нь том хөрөнгө оруулалт болж байгаа. Ийм бол одоо үнцэнд оруулж байгаа нэг хэсэг гэж ойлгож байгаа. Гэхдээ таны хэлсэнчлэн заавал юм бизнесмэнөө заавал ингээд одоо хүмүүс заавал тэнд ингээд үнцэнд хөрөнгө оруулахын тулд одоо өөрөөсөө илүүчлээ гаргаж заавал өгөх авсаалгүй. Тэнд амьдарч байгаа хүн хийгээд өөрөө бас ухаалаг байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл үнцэн гэдэг зүйлээ зөв ойлгоцсон. Ядаж нөгөө үр хүүхдийн хүмүүжил гэж байдаг те. Тэр хүүхэд зөв одоо хүмүүжсэн зөв явбал өөрийнх нь оролцоо шаардлахгүй өөрөө ингээд гэр бүлээ авч явахаас гадна ус их орондоо
хэрэгтэй зүйл хийгээд эхэлдэг шиг одоо өөр хүүхдүүдийн хүмүүжил гэж бас нэг зүйл байдаг те. Тийм учраас заавал нэг одоо ингээ нутагтаа юм хийгээч юм гэхээсээ илүү зүгээр ингээ амьдарч сууж байгаа одоо иргэн хүний хувьд өөрийнхөө үн цэндээ бас ингээд хөрөнгө оруулж дэмжиж цаг хугацааг зарцуулж байгаа юм. Энэний нэг зүйл нь бол яалтчгүй өөр хүүхдийн хүмүүжил гэдэг. Энэ зүйлийг одоо яаж сайжруулах ёстой юм бол та одоо маш их олон жил сургууль хүмүүжүүлэх, байгууллагад 40 жил ажилласан. Зөвхөн энэ дээр нэг юм хүний нэг туршлага хэлж хамсан гэсэн зүйлүүд байдаг гэж боддог. Тэр зүйлийг бас энэ миний жижиг нэвтрүүлгийг үзэж байгаа хүмүүст бас хуваалцааж багшаа. Ер нь тэр хүмүүжил хөгжил гэдэг юм бас хүний бахархалтай их холбоотой. Урам авсан, бахархсан энэ сэтгэл болвол хүнд их тижэл болно шүү. Тий. Манай булганчууд чинь нутаг усаараа, тургууд яснараа их бахархдаг юу шүү дээ, тийм ээ? Тий. Тэгээ би тэр ярилцлагын эхэнд хэлсэн да. Монголчуудын тэр хөрөнгө оруулалт, өв уламжил болвол гэрээс эхэлж байсан. Аав ээжээс эхэлж байсан. Тэгээд одоо тухай залгаж суусан найз нөхдөөс эхэлнэ да. Жишээлбэл тэр та нар 10 дугаар ангид байх чинь харагдаж байсан шүү дээ. Хэдэн сайхан хүүхэд бие биенээсээ үлгэр жишээ аваад ингэж байсан. Тийм ээ. Тэр ямар нэгэн юугаарч бахархдаггүй, өөрийгөө үнэлдэггүй, өрөөл бусдын сайн сайхныг харддаггүй ийм хүн болвол жаахан доголдно. Өөрийгөө бүр сайхан үнэлчихсэн. Өөрийгөө үнэлнэ гэдэг чинь эцэст өөрөө өөртөөгөө ажиллаа гэсэн үг юм байл шүү дээ. Тий. Өөрийгөө үнэлнэ, өөрийгөө хайрлна гэдэг чинь өөртөөгөө ажиллаа гэсэн. Тэр өөрийгөө үнэлсэн нөхдийнхаа, нутаг усныхаа, ахмадынхаа, хойч үеийнхаа сайн сайхныг олж харсан хүн бол тэр хөгжиж чадна, хүмүүжиж чадна. Тэгээд нутаг усандаа, улс эх орондоо, нийгэмд бас зохих хэмжээгээр, өөрийн гэр хэмжээгээр юм бүтээж чадна, бас амьдрч чадна. Тийм ээ? Энэ талаас нь би бахархах ёстой, урамших ёстой гэдгийг л бас бодоод байна л дээ. За яг энэ энд одоо ийм жижиг ярилцлага хийж байгаа үн цэнэн бол багшаа. Би ингэж боддтой. Альва ингээ улс үндэстэн сайхан болж байгаа нийгэм маань ямар зүйлийг одоо өөрсдийнхөө тэргүүн одоо хүндэтгэх ёстой зүйл гэж аваачж байгаа хэрэг багш эмч нарыг. Өөрөөр хэлбэл одоо хөгжилтэй улс орнуудын хамгийн одоо бахархалтай хамгийн их өндөр цалин авдаг нийгэмдээ хамгийн их үнэлэгдэх хүмүүс бол багш нар байдаг. Өөрөөр хэлбэл багш нар өндөр цалин авдаг. Тэр багш болохын тулд баг тий одоо маш их хичээлээ давтдаг, маш их одоо өөрийгөө шаргуух бэлтгэдэг тийм болж байгаа. Манай улсын хувьд бол ялангуяа ингээд одоо хөгжил буур улсын хувьд энэ арай өөр багш шинжнэр жахан нэг нийгэмдээ жахан хаягдсан маягийн болцсон. Тэрийг ингээд дэмжиж багш нартай одоо ингээд хамтын дэмжлэг байж жахан дээш болгож эсвэл ийм нэг ярилцлагаар бас нэг үн цэн гэдэг чинь нэг нь бас төлөөлөл багш хүн шүү гэдгийг гаргаж ирж ийж ойлгож ийж ирээдүйдээ энэ маань маш их олон хүүхэд залуусыг хүмүүжүүлдэг, эрдэм боловсруулдаг, амьдралаа ухаануулдаг, чиглүүлдэг хүн багш хүн. Тийм учраас энэ хүмүүс бас үн цэнтэй байх ёстой. Энийг бас дэмжиж урамшуулах ёстой. Хизээ нэгэн цагт сайхан нэгэн болоод ирэхээр миний одоо ингэж хийх шаардлагагүй болохгүй гэж боддог. Тийм учраас энэ зүйлийн талаар та бас юу гэж бодож байна? Тэгээд бас багш ингээ хийхэд нийгмийн асуудал бас өрхөгдөх бах те цалин мөнгөөс ахуулаад тэр зүйл дээр бас та одоо санал байвал хэлэх хэрэгтэй. Энийг үзэж байгаа хүмүүс бас нөгөө үр хүүхд үн цэнд хөрөнгө оруулахээс гадна багш нарт бас дэмжих ёстой л гэж би бодоод байдаг. Тэнтэй бас санал нэг байна уу гэдгийг талаар яриач өгсөн. Тий, санал нэг байна. Тий. Би ч одоо багш нар дунд ажиллаж байсан өөрөө багш хүн.
Бас эмч охинтой. Тий. Бас эмч зөндөө шавнартай. Тий. Тийм учраас багш эмч хоёрыг бүр онцгойлно үзэх ийм хувийн бодол энэ толгоонд суудсан байж шүү миний. Тийм ээ. Би сая хэлсэн шүү дээ. Багшийн албан дээр улсын ирээдүй байна. Эмчийн чагнууд дээр улсын иргэдийн эрүүл мэнд байна. Бас л ирээдүй гэсэн үг. Эрүүл байж, урт насалж, удаан жаргаж, амар амгалан байна гэдэг чинь эрүүл мэндтэй холбоотой шүү дээ. Тийм ээ. Тий. Нэг үе бас бодож байсан. Тэр уралдаанд шалгалтанд нэлээд дуугуур унаа авсан нөхөд багш л болчдөг. Тэгээ хөвийн болоод янз бүрийн багш бэлтгэдэг сургуульд багш болдог байсан. Энэ талаар их гомдонгуу хайрын сайхан багш мэрэгжил гэсэн бодол байдаг байсан. Харин өөрийн 2-3 жилдээс нааш багшийн чадал чансаа тэдний сургалт гэсэн юм бас яригдээд байна. Тэр талаар би бас гайгүй сэтгэл бас багш нартай гангарал сайжрах юм байна гэж бодож байгаа. Тий. Гэх мэтлэн аль мэргэжлэр хэнийг одоо төгсгөнө тэр нь чадал чансаатай л байх хэрэгтэй. Хамгийн гол нь хичнээн мэддэг байлаач гэсэн хүүхдэд өгөөж бас өөр байдаг багш нар. Тий. Их мэдлэгтэй багш маань өгөөж тааруулж байж мэдэн шүү. Тэгэхээр альва юм болвол энэ харилцаан дээр тогтдог. Ерөөсөө нийгэм чинь харилцаан дээр тогтож байгаа шүү дээ. Багш хүн ч гэсэн одоо 14 бүлэгт хичээл ороход тэр 4 бүлэгт 4 өөр янзаар хичээлээ зааж гардаг. Хүлээж авч байгаа байдал хүүхдүүдийн багшийн тэдэнд ойлгуулж байгаа байдал өөр байдаг л да. Тийм учраас нийгмийн харилцаа гэдэг юмыг бас нэлээд анхаарах ёстой юм байна гэж. Тий. Одоо миний нэг дүүгийнх гэр бүлээрээ Америкт амьдардаг. Бүгдүүд нь бас Америкийн одоо том компаниудад ажиллаж байна. Том сургуульд багшлна. Тэгээ манай тэр дүүгийн эхнэр хэлж байгаа шүү дээ. Тий. Одоо энэ ач зээнэр байна да энд. Тий. Тэгэхэд энэ манай тэр гурав нэг компани захирал, нэг компани менежер, нэг том сургуулийн багшийн байгаа юм. Манай гурав бол ерөөсөө харилцаан дээрээ явдаг гэж. Эндээс хүн бас нэг юм ойлгох хэрэгтэй байгаа биз? Тий. Хинтэй харилцах уу? Яах вэ энд гэж. Тэгээ харилцаан дээрээ л явдаг штэ. Эднэрийг харилцаанд оруулаарай гэж. Тэр зүгээр орон дээр уцаараа сууж наашаа ирээд харилцах ёстой шүү. Чи бас нийт юм үзэж нийт тайлсан хүний өгч байгаа сигнал шүү дээ, тийм ээ? Тий. За багшаа. Тэгээд их баярлалаа. Бас нэг одоо хэлэх зүйл юу вэ гэхээр альва ингээд стратегийн хувьд чадaltaй үндэстэн улс орнууд бол сургууль багш нарыг үед одоо бодлохоор дэмжиж байлгаж ирсэн гэж боддог. Яагаад гэвэл дэлхийн 2 дугаар дайн гээд одоо баруун Европыг хамаарад маш их дайнд ажин болж хахад сургууль гэдэг зүйлийг зогсоогоогүй. Нэг хүүхэд сурч боловсрч явах хэрэгтэй. Багш нар ажиллаж явах хэрэгтэй гэд тэр их ингээд улсын эдийн засаг сөөрээд ямар ч одоо илүүчлэх цалин өгөх боломжгүй байхад багш нартай ингээ урамшууллыг ажилуулж энэ бас нэг зүйлийг хэлж байгаа гэсэн. Тийм учраас ингээд альва юмны дархлаа хүмүүжил боловсрал дээр тогтдог. Тэрийг яг гар бие оролцдог юм бол багш нар. Тийм ч учраас одоо манай багаангийн багш Төмөрбаатар багштай маш их баярлж авдаг. Яагаад гэвэл багш маань нэг сурлага сонин барьчаад нэг дээр нь нэг баруун цагт нэг үг байдаг. Эзэн хичээвэл заяа хичээнэ. Хааны хүүхд хичээхгүй бол харц болоо. Харцын хүүхд хичээвэл хаан болоо гэдэг нэг үг байдаг. Тэрийг манай багш нэг уурлахаараа нэг заавар модоо ирээд хүн болгоно гэж зааж тайлбарлаж та нар сайн явах ёстой, хичээх ёстой, та нар ингээд хөдөлмөрлөх ёстой гэдгийг тэр мессежээр дамжуулж хэлдэг байсан. Тийм учраас энэ стратегийн хувьд ингээ үн цэн бүтээхэд дархлаа болоход оролцоогоо багш нараа
өргөх ёсгүй юм байна гэж би бас боддог. Тантай адилхан бас нэг сэтгэл эмзэгэлдэг. Тийм учраас одоо надаас гадна маш их олон хүмүүс энийг бодож байгаа бах. Тийм учраас нэг насны амьдралаа зориулж байгаа ингээд алс суманд ажиллаж байгаа багш нараас урамшуулах ёстой. Тэгээ бурмаар тэтгэх ёстой. Тийм учраас бас энэ зүйлээр дамжуулаад үн цэнд хөрөнгө оруулахын тулд багш нараа бас үнэлж урамшуулж бурмаар тэтгэсэй гэд хизээ нэгэн цагт сайхан нийгэм болоод одоо тэр хөгжилтэй орнууд багш эмчнэрийг дээдэл шиг инженерийг дээжилдэг шиг хизээ нэгэн цагт багш хүн бас нэлээ нийгмийн статус сайн авах цалиндажгүй болох байхаа гэж боддтой багшаа. Тэгээд ингээ ярилцсанд их баярлалаа. Тэгээд хамгийн гол нь манай суманд ингээд бас ажиллаж байгаа багш нартай юу гэж хэлмээр байна. Одоо тэд нар маань яг үннийг хэлэхэд манай боловсролын байгууллагаас маш их олон багш нар зуны амралтаараа гадагш ажил хийх ч юм уу, өөр ажилд орох ч юм амьдрал ирэхээр те янз бүр л болж байгаа. Магадгүй ингээ олон жил сэтгэл зүрхээ зориулаад байдаг. Магадгүй тэнд нэг уралдаан зохиогоод л одоо хүн эсвэл нэг найр наадан болоод өөр хүн ингээл од болоод бусдад яригдаад үн цэнтэй болоод байдаг. Нөгөө тэдний хүүхдээ хичээл ордог багш нар маань одоо үн цэнээсээ өөртөө итгэлгүй болох ч юм уу. Тиймэрхүү бас ажиглагдчих байгаа. Тэгээд энэ зүйл дээр та юу гэж хэлмээр байна багш маань? За тэгээд багш нартай булганы 2 сургуулийн багш нартай, ховдын багш нартай, Монголын нийт багш нарт хандаж хэлэхдээ бид бол сайхан мэргэжил эзэмшсэн. Эх орныг авч явах сайхан хүмүүсийг бэлтгэсэн. Суурийг тавьж өгсөн. Бидний мэргэжил бол бахархалт сайхан мэргэжил шүү. Тийм учраас өөрийнхөө чадах бололцоог бүрэн дайчилж энэ шавнараа бэлтгэхэд анхаарлаа хандуулж ажиллаасаа олон сайхан шавнарыг төрүүлж тэднэрээрээ бахархаж явцгаая гэж та нарыгаа уриалмаар байна. За тэгээд багштай их баярлалаа. Тэгээд энэ одоо ярилцлага хийж байгаа зүйл бол үн цэн бүтээж байгаа хүмүүсээ бас дэмжих ёстой. Хүн ер нь ингээд өдөө хүртэл амьдраад олон мянган жил үер удмаа үлдээхтэй үн цэнд бас хөрөнгө оруулах ёстой гэж боддог. Тэгжээж альва үндэстэн хийгээд нийгэм дархлаатай нийгэм нь яг хүндээ хүрч үйлчлдэг болох юм болов уу гэж боддог. Тэгээд багштай урт насалж удаан жаргаараа гэд тэгээд таантайгаа холбоотой байна. Өдөө олон жил тэр болгон сумандтай нэг насны амьдралаа багш хэмээх үн цэнт олгодог тэр мэргэжлэрээ ажилласанд бол маш их баярлж байна.